За хай зүрхнүүд мэдээж та бүхэндээ амлын ясаараа түрээсийн найз охин анимегийн 3 дахь бүлгийг ярьж өгч байна. Тэгээ юугийн өнөөдөр нөө хамтардаг дэлгүүр дээр очиод зөндөө олон бараанууд ирчиж. Тэгээд сонгож жоод ямар ч байсан миний авцсан байгаа энэ фотолкийг харж байгаа ах. Тэгээ манайхаа нэг фотолк авах юм бол 100-ны нэмгийн хүлэрдгүү аниме загвартай нэг фотолк үнэгүй өгч байгаа шүү. Тэгээ дээр нь та хүүдий авах юм бол хүссэн дурын 5 пинги авах боломжтой байгаа. Бас олон төрлийн гоё сонголттой хүүдийнүүд чинээр ирсэн байгаа. Тэгээ юугийн болохоор өөрийнхөө дуртай дүр болох Гожо Сатору, Луфи, за тэгээд дээр нь Бонка гэх мэтчлэн хөөрхөн пингүүд авсан цүнхрээ чимэглэж байгаа. Тэгээд дээр нь та нар намайг нэг түлхүүрийнхаа осрыг сольдог гэдэг юм бидэн шүү дээ. Өмнөх түлхүүрийн ос нь жаахан хэртэйдсэн чинь энэ болохоор одоо ямар ч хэртэн гэж айх ямар ч шаардлагагүй болсон. Тэгээд энийг би жоохон эргүүлж чадахгүй. Ингэж иргэдэг байхгүй юу. Итачи авсан манайхаа. Тэгээд шинэ бараанууд зөндөө ирсэн билээ. Та нар дуусгаас өмнө урамшуулсан дуусгаас өмнө аваарай. Ингээ гайдаа эхлүүлцгээе. За түрээсийн найз охин анимегийн хамгийн сүүлийн бүлэг хэрвээ эхний 2 бүлгийг нь үзег байгаа бол тайлбар хэсэгт байрлах линктээр дараад үзчихэд ороод ирээрээ. Дурлалт залуу Казуя маань хайртай Чизурugийнхээ мөрөөдлийг биелүүлж кино хийж өгөхөөр болсныг та нар маань сайн мэдж байгаа. Гэтэл crowdfunding-ийн газар нь манайхыг басаад байна уу? Хэр баргийн хүнд зөвшөөрөд байдгүй газар шүү айтаахан мэдээлэл энтрээ цуглуулж үг гэдэл ширүүхэн дайрч байна. Манай хоёрын талаараа алдарт уулзалтын балкон дээр ярилцаад байж байтал хажуу талд нь шинэ хурш охин нүгээд ирчихсэн. Хүүшээ та хоёр чинь бүр ямар лайтай юм бэ? Нүүж ирснээс хойш байнгын балкон дээрээ чалчцгаагаад ахын би бидээ хайртай мó хаашаа эсвэл үерхээч гэд банттал хэлээд хаяна. Маргаашийн сургууль дээрээ дахиж Чизурүүтэйгээ балкон дээр юм ярьж чадахгүйгээ бодоод л гутраад байж байтал нөгөө охин нь нийтний сургуулийн 1-р курст орж ирсэн минигээд охин байдیں۔ Миний ч ихсэн дээд анги ах байсан юм биш үү? Муухай ашигласан sorry mori гээл Казуя ч ихсэн бид хоёрын талаар бусад хүмүүст битгий хэлээрэй гээл гуйнаа. Казуя маань тэгэл яаж нөгөө газраасаа мөнгөө цуглуулах уу, мэдээлэлээ яаж засварлах уу гэдэл толгойн гашилжчихсан. Чизурүүч гэрт нь ороод юугаар туслах хэрэгтэй зүйлээрээ чадхаараа л туслана гэдэг. Бүрэн хэмжээний кино хийхэд маш их зардал, үүнээс гадна зураглаач, кино багийнхан гэдэл олон зүйлэл шаардлагатай бүх зүйл түүхийгээр байна. Казуя тэгээд бүр эндээ анхаарад хоолоож идээгүй гэдсэн дуграад Чизуру маань омлет хийж өгнө. Тэг цаадах чинь гуяа алгатал миний хайртай охин хоол хийж өглөө гэд бүжиглэх нь хоолгүй. Орой болж Чизуру гэрээс нь гарч явж байгаад яг Рукада таарчнаа. Рука маань дүрмийн дагуу хардан, ойрлон, уурлан нэг мо түрээсийн найз охин байж яаж май найз боён гэрт орж чадчихна гэдэл Рукад үннээ илгээс өөр сонголт үлдсэнгүй. Азар цаадах нь ойлгодог ч гэсэн Чизурugээс илүү гарах дуртай болохоор миний карыг гоё яасан уу, Чизуругийн омлет илүү амттай яасан уу гэл бас балаа асуулт асуунаа. Чизурууч имэдэж энэ талаараа хэлэн имэн угаасаа Казуяд нэлээд сайн л да. Ингээд хичээсний эцэст хандив босгох мэдээллийг хангалттай бүрдүүлсэн байна гэж тэнцчлээ. Одоо тэгэхээр мөнгө л олох хэвээр Рука ч гэсэн яг киноны зохиол тал дээр туслана. Гэтэл хажуу өвч Мини гэх охин Казуяг хүү гэхийн завдлагыг өрөөлөвгүй ичих нүргүү татаад оруулчлаа. Яасан гэхээр өмнөх өдөр нь Чизуру, Рука энэ гурав түрээсийн найз охин биздээ энтергээд маргалцсан да. Тэрийг сонсоод бүр утсан дээрээ бичээд авсан байдیں۔ Анх удаа амьдараа түрээсийн найз охиныг хурш байж үзэж ин энтергээд л. Миний өөрөө косплей өмсөө шууд дамжуулт хийдэг нэлээд од болохоор Казуя маань чааваас дахиад бүх юма хийлнэ. Барьцаалагдсан юм шиг л. Миний харин бүх түүхийг нь сонсоод ойлгомжтой Казуяг Чизуру тайртай гэдгийг нь мэдээд энэ өдрөөс эхлээд багшаа гэж дуудахаар болдог байгаа. Хөөхий Казуя маань Чизурудээ гайгүйхан киноны зохиол олоод өгчих юмсан гэж сургууль дээрээ ч хичээлээ анхаарахгүй тэр хүний төлөө тэгж амар өөрийгөө зориулж хичээдэг. Бүр сургуулийнхаа зураглаачийн ангийнхнаас гуйгаад зураг авалт хийхэд бэлэн болгочихсон байсан. Ямар сайндаа нөгөө зураглаач нь Казуяд зөвшөөрөхгүй байхад чи яаж гуйсан гэж бодож байна? Ямар хүнд ингэж их сэтгэл гаргаад байгаа юм болоо гэд их бодож ийла. Үнэхээр алдаж болохгүй залуу элэг шүү гэдэл Чизуруд бас хэлэт хайнаа. Уг нь нөгөө хандив цуглуулах дансаар эхлээд овоо хөөрхөн мөнгө цугларсан чинь буцаад буураад юу ч орж ирэхэ болчдөг. Тэгсэн Мини маань 10 жилдээ косплей хийх гээд яг энэ газраар хандив цуглуулж байсан туршлагатай болохоор туслахаар болоод ярилцж итэл Рука ороод ирнэ. Тэгэл бас хардаад орилоод баг уйллаа. Нөгөө дөрвөлээ цуглараад цаашдаа Чизуру олны танил болох учраас хэрэгжилж байгаа зарж болох бүх зүйлсийг нь зарах хэрэгтэй. Бас зураг тууз хэвлүүлээд олон хүмүүст мэдээлэл өгч тарах хэрэгтэй гэдэл манай дөрөвчин төлөвлөгөө боловсруулнаа.
Казуя маань ганцаараа байсан чамаагүй тарах хуудасаа барьцсан, бүр ядарсан. Энэ үед Сүми маань автагаа уулзах гэж байсан байж цаатханд чинь хөөхөн сэтгэл гаргаад хамт тарааж өгч тусалдیں۔ Нөгөө талд мэдээж миний Чизүрүүгийн өрөөнд орчихсон хэрэгтэй зарах юмнуудыг нь бөөгнүүлээд бараг л дотор хувцсыг нь зарыг гэх нь холгүй байна. Сүүлдээ та юу н ингэж сингэлдэж явж яхаар багштай яагаад өөрхөж болдгүй ингээд нөгөөх нь гүй надад Казуя сайн биш үгүй сайн тэр гэхэд миний маань та хичнээн түрээсийн найз охин хийж байгаа ч гэсэн тэр дундаас таныг насаар чин жаргалтай байлгаж хайрлах хүн байгааг үгүйсэхгүй зүтэй гэхэд Чизүрүүд яах аргагүй нэг юм бодогдноо. Чизүрүүгийн жүжигэн ангийн Үмигээд нөгөө залуу байдсан штэ. Тэр нь сошиал дээр 230 мянга гаруй дагагчтай болохоор Чизүрүүгийн хандивын талаар сурталчилж өгье. Оронд нь хамт нэг жүжиг үзье гэж аавдیں۔ Тэг яах аргагүй киногоо хийх ёстой мөнгө хэрэгтэй болохоор худлаа үнэн жүжиг үзчихэд нөгөө хэд дээрээ очино гэж хэлсэн. Тэг тэр хэдэн зайлвал тарах хуудасаа тараасаар жүжигээ үзэж дуусныхаа дараа Үмиг хүн юу гсэн гэж яг үндэ энэ жүжигийг би чамтай л үзмээрээсин 7 хоногийн өмнө найз охиноосоо салцсан хоёулаа үргэлжлүүлээд хоол идийгээ давраа наадیں۔ Чизүрүүдээ юу гэж зөвшөөрөхөвдөө шууд нөгөө хэд дээр очино. Үми бүр юунда баг яарадан тэр залуутай хайртай юм уу гэж мэгээд за ер нь хайртай байсан ч Үми тамаагүй штэ тий. Чизүрүү харин хайртайч биш хайргүйч биш гэд хэлцдэг. Удалгүй хүсэн хүлээсэн кино хийх мөнгө нь хангалттай цугларч манай эд зураг авалтаа эхлүүлэх гэж байна. Зураг авалтын том баг ирсэн Чизүрүүч хичээгээд Казуяч тэнд барилгачин баримлчин барилгын тэргүүний ажилтан гэдэг шиг л хамаг юмыг нь хийж амчин. Оройны зураг авалт олж яхад хүртэл саад болоод байгаа энэ амтны чимийг байхгүй болох гээд тийм өндөр дээр гараад өөрийгөө ч бодохгүй ингэж их сэтгэл гаргаад нэрээ Чизүрүүг харах болгонд хайр нь хүрээлээдэг. Тэгээ зураг авалтын дундуур Чизүрүү хизээч миний хүрч чадахгүй өндөрлөг гэдгийг бүр илүү их мэдэрсэндээ ч тэрүү цаанаасаа гунигтай. Тэгээ энийгээ Чизүрүү хэлэхэд харин ч бараг загнаад чи юу яриад байгаа юм бэ? Чи намайг дэмжсэн хүн. Яг үндэ чи байгаагүй бол би үдий зэрэгтэй ингэж явахгүй байсан. Бити өөрийгөө ингэж дорд үз хүчтэй айл гэдэг. Ингээд хамгийн сүүлийн зураг авалт нь хотоос зайдуу хол од их гарахаар газар шүүн зураг авалт хийхэр болдог. Зураг авалтын багийнхан явах боломжгүй учраас Казуяг сүүлийн зураг авалтыг хийгээд хэцүүхэн даалгавар авнаа. За ядчил миний Рука эдэртэйгээ хамт явах юм даа гэж бодсон ч no. Нөгөө хоёр нэрдгүү залгаад асуусан чинь багший харин ч танд Чизүрүү ихчтэй хоёлаа байх боломж бүрдүүлж өгч байхад баярлаач. Рука чаныг аргалцсан баяртай гэж авсан. Хөөрхийн амтан тэгэл бүр байдалд ороод хамт ингэж сууж үзээгүй зүрх нь бараг хагарлаа. Буудалтай оцсон ч хоёр ортой нэг өрөө авцсан. Нэг өрөө нэмж авъя гэхээр тэнгэрт тулцсан үнтэй бараагаа ол юмнуудаа тавьчаал зураг авалт хийх газар очиж хараад жохоо амарж агаад зураг авалт хэллээ. Харин Чизүрүү Казуяд дахин баярлаж байгаагаа мөрөөдлийг нь биелүүлж өгч байгаад одоо ч гэсэн итгэхгүй байгаа талаараа ярилцаад сүүлийн зураг авалтыг бичиж байхдаа Казуя цаанаасаа л уйлаад байдаг хайртай охиных нь мөрөөдөл биелж байгаад үнэхээр жаргалтай гахалтай. Ямар ч л байсан манай хоёр хамтдаа нэг зүйл рүү тэмүүлсэн үүнийхээ эцсийг нь үзэх мөч ойрцоор. Оройн Казуя сайхан саунд орчоод өрөөндөө ороход Чизүрүү унтсан байна гэж бодоод тэгээ цаачин ч гэсэн ядарсан учраас дэр толгой нийлээл нам. Гэтэл манай Чизүрүү цаанаасаа нэг тийм догтлоод шүнжэнгөө унтаагүй харин буцах замдаа Казуягаа дэрлээд нам унтаасгий. Хайртай охин нь өөрийнх нь мөрийг дэрлээд унтна гэдэг бол аз жаргал үстэй тий. За тэгсэн чинь нөгөө Рука чам маань мэдчихсэн миний худлаа ярьсан гэдгийг аль хэдийн мэдээд манай хоёрыг олоод ирсэн. Уурлал, уйлал бөө юм болж амчин. Харин уурыг нь гаргахын тулд Казуя бүтэн өдөржингөө Рукагийн төрсөн өдрөөр нь хамт байхаар боллоо. 8 сарын 26 тийм ээ Рукагийн төрсөн өдөр цаа хоёр ч хамтдаа усан парк ороод Рука анх удаа л юм бикини өмсөж үзэж байгаа амьдаал найз залуутаагаа дотн байх гээл нуруугаа хөлөө тослуулаад Казуяд хэцүү байгаа ч гэсэн өөрийгөө бариад сүүлдээ ус руу гүгээд орчлоо. Хамт хоол идэж байхдаа бэлгээ нэгсэн чинь Рукад бүр бэлэгч бэлдээгүй байдаг тэхүү. Рука харин нэг гомдоогүй зүгээр л миний мөрөөдлийн найз залуу чи тиймээс мөрөөдөл минь биелж байгаа л гэсэн үг одооноос эхлээд чамайг хүндэлсэн өнгө аясаар биш дандаа Казуя гэд нэрээр чин дууднаа гэж авсан. Чизүрүү харин эмээгээ эргэж очихдоо цаанаасаа л Казуягийн талаар хамаг юма яриад эмээ нь хариуд нь юу гэж миний охин эмэгтэй хүн өөрийн мэдээлгүй нэг залуугийн талаар аз жаргалтай хэн нэгэнд ярьж байна гэдэг чинь чи тэр залууд хайртай болсон гэсэн үгээ л гэд хэлцдэг.
Зураг авалт дууссан учраас удахгүй энэ том дэлгэцээр охин нь гарan шүү дээ гэдэл эмээгээ аваад ирсэн. Эмээ нь Казуяд ямар их баярлаж байгаагаа хэлээд Чизүру эмээтэйгээ хамт тэнд байх газрын кафе ороод түр зурхаа арин цэврийн өрөө орох хооронд эмээ нь өмнөх бүхий л хуучны аз жаргалтай байсан дурсамж удахгүй охиноо мөрөөдөлтөө хүрнэ гэдгийг мэдсэн болохоор баярлаад тэгээ нөгөө хоёр ирсэн чинь эмээ нь тэрэгэнцэр дээрээс явандсан бүр ухаан алдсан. Тэг Чизүрүг яг ийм царайтай байхыг үнэндээ Казуя анх удаа л харсан. Эмнэлэг дээр очсон ч ер нь л ямар ч найдваргүй энэ шүн маш хүн чүн болно бараг л сэтгэлийн бэлтгэлтэй агаараа гэд хэлсэн болохоор Чизүрүүд бүр маш хэцүү байгаа хэрнээл эмээдээ өөрийнхөө дэлгэцээр гарч байгаагаа л харуулж чадсангүй дээ. Ямар их хичээлээдээ гэхдээ зүгээр дээ л гэдэг. Ер нь л юу ч болж ийсэн дандаа зүгээр гэдэг дотроо ямар их шаналж байгаа бол Чизүрү эмээгийнхээ хажууд гуниглан суухдаа бүх зүйлээс уучлалт гуйж хичнээн хичээсэн ч охин нь амжилттай яваагаа харуулж чадсангүй гэд ярьж хахад гинтэл гаднаас Казуя үг дүүгээ орж ирсний ноутбукээ проектортой холбоод түүний тоглосон киног тоглуулчаад гараа авчдаг. Энэ л үед түүний тоглосон кино гарахад бэлэн болсон байж харин Казуя эмээг нь амьдрах цаг маш бага байгааг мэдж байгаа болохоор заавал охиных нь киног үзүүлэхийг хүссэн тэр. Чизүрүгийн эмээ өөрийгөө хүчлэн байж хамгийн хайртай охиныхоо тоглосон киног үзээд үнэхээр их бахархан хайрлаж Чизүрү эмээтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сүүлийн шүн байсан учраас эмээдээ ямар их хайртайгаа хэлж эмээн ч гэсэн санааг нь зовоосон зүйл авил хэлээрээ чи минь миний нандин эрдэнэс юм шүү гэдэл энэ хорвоог орхин оддог. Үнэхээр харамсалтай. Гэхдээ Чизүрүүд дотор нь тавчдмаар асгартлаа уйлмаар хамгийн хүнд өдөр нь байсан ч дахиад л зүгээр гэдэг. Дааж давшгүй их ачааг тэр үүрч авч байгаа. Казуягийн эмээ сайн найзынхаа ажил явдал дээр заавал очно гэд Казуяч дотроо эмээгээ тентхийн нөхцөл байдлыг улам хөндрүүлэх үедээ гэж бодсон ч харин ч эсэргээрээ хүндэтгэл үзүүлчихэд чимээгүй гарч одохдоо Чизүрүг хараад дэндүү арай дэндүү сэтгэлийн хаттай хүчтэй охин юм а Казуя одоо л Чизүрүүд чиний нүмер нүүлэг хамгийн хэрэгтэй шүү л гэдэг. Казуя түүнд туслахыг хүсэж байгаа даанч Чизүрү юу ч болсон зүгээр болно бүтэн болгоно гэдэл ганцаараа хичээсээр ирсэн шүү дээ. Ингээд сүүмийг 2 цаг түрээсэлж Чизүрүгийн эмээ нас барцсан яаж сэтгэл санааг нь дээрдүүлж урам зориг өгөх үү гэж асуухад цаадах чинь бодож ийснэ далуураа аваад ирлээ. Бүр хаа байсан хол алхуулаад тэгээ нөгөөх нь үхчихэ амтан за сүүмий л өөрөө гой баймаар байгаа юм байлгүй дээ гэж ботсон боловч яг үнэндээ Чизүрүг энд авчирвал эсвэл яг иймэрхүү сонин содон зүйл хийвэл сэтгэл санаа нь дээрдэн л гэж ойлгуулж байгаа. Ярьж илэрхийлэхдээ муу шүү дээ манай сүүмий. Тиймээс манай Казуя бүтэн 1 сарын цалингаа урьдчилж аваад өдөр шөнөгүй ядарч унтлан ажиллаад нэг өдрийн өглөөнөөс орой болтол бүтэн 10 цаг Чизүрүг түрээсэлдэг. Ажил явдалтай эмээ нас барсан байсан ч Чизүрү гэртээ гуниж гутраад суухш өөрийн амьдралаа хэвэн үргэлжлүүлсээр л Чизүрүүдээ хөөхөн болзооны хувцас авч өгөөл гадуур хамт хөтлөлцөн алхаж Казуя кино сонирхдаггүй ч гэсэн Чизүрүг кинонд дуртай болохоор хамт кино үзэж кафе орж авиралтаар хичээллэн дараа нь нэлээд үнэтэй хавчны газар орох гэхэд хажуугаар нэг жаахан охин эмээтэйгээ хөтлөлцөн алхаж байхыг хараад дахиад л сонирн болчихно. Хоолоо идэж дуусаад хамгийн сүүлд гадаа галын надам хийх гээд Казуяг ус авчрах гээд явсан хайгуур Чизүрү эмээтэйгээ хамт байсан дурсамжаа бодоод чимээг өвхэн уйлж байгааг нь манай залууч анзаарна. Наана зүг зүгээр байгаа юм шиг харагдаж байгаач дотроо маш олон зүйлийг нууж байгаа. Авсан жижиг том бүх сайлуудаа буудуулаад асааж дуусчаад өнөөдрийг бэлгэлсэнд баярлаа гэхэд Казуя шууд л миний мөрөөдлийн найз охин ямар гэж юу ч болсон зүгээр гэж хэлдэг. Ингийн үед биеэ хитрхи даацсан. Хэцүү байсан ч дотроо шаналдаг. Бүхий зүйл дээр ганцаараа бүхнийг зохицуулж чаддаг. Хинч зовлонгоо харуулдаггүй гэж хэлэхэд Чизүрү нулимс туслуулан Казуяг тэрвэрэд л асгартлаа уйлдаг. Гаднаа хичнээн хүчрхэг харагдаж байгаа ч гэсэн Чизүрүгийн дотор ямар жижигхэн нэл ховхон байгаа вэ гэдгийг харуулж байгаа мэт. Энэ л үед Казуя Чизүрүүд ямар хайртай гэдгийг ч мэдэрдэг. Хамгийн их догдолсон мөч бол манай эдийн хичээсэн киноны нээлтэндээ явхаасаа өмнө Чизүрү өвөө эмээгээ хараад үннээ хэлчихэд л танхим дүүрэн хүнтэй газар яг л түүний хүсэл биелжигсэн мэт гялалтаж байна. Цаашдаа Казуя Чизүрүг бүхийлж чадхаараа дэмжиж хайрлана гэд итгэлтэйгээр алхаж Чизүрү Казуяд хичнээн их талархаж байгаагаа дотроонуусаар энэхүү анимегийн 3 дугаар бүлэг дуустдаг. Түрээсийн найз охин анимегийн 4 дугаар бүлэг бол юусаа гараагүй байгаа. Тэгэхээр гарсан байгаа бүх бүлгийг нь ингээд ярьж өгөөд дууссан шүү манайхаа. Мэдээж түрээсийн найз охин аниме нь хайр дурлал өөрийгөө олох
Хүний сэтгэлийн гүнд нуугдж байгаа хүсэл тэмүүллийг маш гайхалтай тансгаар хошин шогийн мэдрэмжийг хослуулан илэрхийлсэн аниме байлаа. Анх Казуя анхны хайрын шарахтай өөртөө итгэлгүй ганцаардлынхаа уян гашууг түрээсийн найз охин үйлчлэхийгээр нүхэн гэж бодож үүний ард нуугдаж Чизүрүүг түрээсэлдэг бол эхэндээ тэдний харилцаа яг л худал хуурмаг жүжиг шиг зүгээр л нэг амьдралын тайзан дээрх хоёр жүжигчин юм шиг л харагдсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд жинхэнэ мэдрэмжийг бага багаар авч Казуя Чизүрүүг гаднах төрхөөр нь биш дотоод хүч чадал ухаалаг байдал хүнийхээ хувьд хайрлаж эхэлдэг. Харин Чизүрүүч Казуягийн үнэнч зөөлөн сэтгэлийг олж хардаг байгаа. Тэг Казуягийн хувьд зөвхөн хайр биш хүний төлөө өөрийгөө золиослох, сэтгэл зүрхнийхээ гүнээс хэн нэгэнд чин сэтгэлээсээ зориулж амьдрах эхлэн байсан байх. Энгийн игэл залуу байсан тэрээр гинтэл хайртай үнийхээ төлөө өөрчлөгдөн кино найруулагч, продюсер, менежер болон хувирч шүн дөлөөр монтажийн уран бүтээлчдтэй уулзаж Чизүрүүд зориулсан мөрөөдлийг нь биелүүлж өгдөг. Энэ бол хайр. Үгээр биш үйлдэлээр, амлалт биш итгэлцлэр. Магадгүй хайрын төгс илэрхийлэл байх. Казуягийн нүдэнд Чизүрүү зүгээр л нэг үзэсгэлэнтэй охин биш. Харин туулсан зовлонгийнхаа ард инээмсэглэлээ хадгалж чаддаг хүчрхэг эмэгтэй байсан. Тэгэхээр түрээсийн найз охин аниме бидэнд хайр гэдэг бол зөвхөн хоёр хүн хоорондын харилцаа биш, нэгнийхээ мөрөөдлийн төлөө өөрийгөө зориулж бусдын гэрэл болохыг харуулж өгсөн байхаа. Эхэндээ бүх зүйл жүжиглэлттэй байсан ч сэтгэл хизээж худал байж чаддаггүй. Хүн бүртэл нэг тийм жинхэнэ хайр гэж байдаг. Казуя Чизүрүү хоёрын хоорондын харилцаа бол би чиний төлөө өөрчлөгдөн гэхдээ чи ч гэсэн намайг ойлгоно гэсэн хоёр талын хайрыг харуулсан гэж бодож байна. Аниме төгссөн ч тэдний хайр дөнгөж эхэлж байна. Хүн болгон л түшиж тулах хүн, дулаан гэр бүл, амьдралын замд хамт алхах гэгийнхэн хайрыг нууцхан мөрөөддөг байх. Гэхдээ хороо дэлхий бүгдд нь тийм ч өгөөмөр хандаад байдгүй. Зарим хүн ганцаараа үлддэг, зарим нь амьдралын хүнд хэцүүг зүрхэндээ тээж чимээгүйхэн өнгөрүүлдэг. Чизүрүү бол яг тийм эмэгтэйн дүрийг гаргасан гэж харсан бүх зовлонгоо зүрхнийхээ гүнд нуучгаад инээмсэглэлээрээ бүхнийг далдалдаг нэг тийм тэсвэр төвчээр хатуучлын дүр. ертөнд дээр ганцаараа үлдсэн ч зовсон ч уйлсан ч энэ хорвоогийн өмнө сүхэрдгүү бас бусдаас халамж хүсгүй надтай хамт байгаач гэж хинээс ч гуйдгүй. Магадгүй шүүн дунд ганцаараа сууж сэтгэл нь шархалж нулимсан дотор нь асгарч байхад өглөө нар мандахад юу ч болоогүй юм шиг өөрийгөө зэгсэлж үсээ самнаж инээмсэглэлээ зүгээд дахин амьдралтай нүүр тулдаг. Учир нь дэлхий дээрх хамгийн хатуу хүн бол зовлонгоо нууж чаддаг хүн. Тэгэхээр Чизүрүү шиг бүсгүйчүүд энэ ертөнцийн чимээгүй баатрууд юм шүү. Гэхдээ Чизүрүүгийн амьдралд бэлэг мэт Казуя гарч ирсэн амьдрал магадгүй түүнийг арай дэндүү ганцаараа хүчтэй айлаа гэд шагнасан байх те. Хайр гэдэг бол хүний амьдралд төрдөг хамгийн хүчтэй, хамгийн зөөлөн бас хамгийн их шаналлтай мэдрэмж. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд хайр гэдэг зүйлийг зөвхөн өөрийн болгох, хажуудаа байлгах тухайд л ойлгодог бол хайрын бас нэгэн илэрхийлэл нь тэр хүн чамд ирсэн ч ирээгүйч хайртай хിവэрээ үлддэг учраас энэ мэдрэмж агав байх. Хайртай хүнээ дэрэгдээ авч үлдэхгүй байсан ч түүний мөрөөдөл, түүний зориг, түүний аз жаргалыг биелүүлэхийн тулд бүхий л чадхаараа хичээж байгаа нь магадгүй бас нэгэн жинхэнэ хайр байх. Хайр гэдэг бол заримдаа шаналлтай, мөртлөө амьдралыг утга учиртай болгодог зүйлийн нэг. Чи түүнд ойртмоор санагдана, гэхдээ бас түүнийг эрх чөлөөтэй мөрөөдлийнхэн замаар нисээсэй гэж хүсдэг. Эцэст нь гэж хэлэхэд тэр чамайг мэдэхгүй байж болох ч чиний зүрх түүний төлөө л цохилсоор байдаг. Тэр чамайг дурсахгүй байж болох ч чи түүний мөрөөдлийг биелээсэй гэж чимээгүйхэн залбирсаар байдаг. Энэ бол хайр. Яг одоо энийг үзэж байгаа таныг чин сэтгэлээсээ бүхнээ зориулж чадах тийм хүн гарч иртэл хамтдаа жаахан л хүлээцгээе. Тэгэхгүй болвол хідүүлээ арай л дэндүү удаан хүлээгээд байх шүү те. За ингээд та нартай хайртай шүү. Зүрх хүндэтгсэн Юки.